Маргааш нь эзэнт гүрний их сургуулийн масан цамхаг дотор декозайн систем дэлгүүрийг үзэж байгаад Манагийн гар холт болон чанарыг хоёуланганд сайжруулдаг нэгдүгээр төвшний шин чанартай тааралджээ. Гэсэн хэдий ч энэ нь 101-ийн үнэтэй бөгөөд тэрээр дэлгүүрт нэвтрэх хэрэгтэй болсон ч худалдаж авахд шаардлагатай валют дутуу байв. Дэлгүүр зөвхөн төвшин тус бүрээр хязгаарлагдмал байдаг дэлгүүрийн валютыг ашиглан уус чадвар худалдаж авахыг зөвшөөрдөг. Түүний нэвтрэх бүрт уус чадварын үн 2 дахин өсдөг байна. Декозайн яаж сандрах эсвэл энэ боломжийг дэмий өгч болохгүй гэдгийг ойлгож байв. Тэрээр бэлтгэлийн өдөр Токмын амьдралдаа анхааралтай шингээж ирсэн ч би бялдрын хүчин дутагдж байгааг ухамсарсаж байлаа. Үүнийг сайжруулахын тулд түүнд илүү сайн Манагийн чанар хэрэгтэй бөгөөд энэ нь түүнд илүү үр дүнтэй бэлтгэл хийх боломжийг олгох юм. Худалдан авалт хийхэд түүнд 4 дэлгүүрийн валют дутуу байгаа тул тэдгээрийг хурдан олж авах арга олохоор шийдэв. Тэрээр дараагийн алхмаа бодож байтал санаа нь зовсон аллан хүрээд иржээ. Тэрээр Декозинд шид төрийн сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарыг гартуулсан өгөв. Хуудсыг эргүүлж байхдаа Декозайн тус бүс нутгийн зах хязгаараар тэнүүчж явдаг шидтэн алагч Локхорт хэмээх 90 сурвалжлагдж байгааг олж харжээ. Шидтэн алагч нь маги тогтогчдод ноцтой аюулж очруулж аль хэдийн үзэгдэж ихснийг дүлийн сайн мэдэж байв. Гэсэн хэдий ч тэрээр энгийн шидтэн биш учраас тийм ч их санаа зовсонгүй. Харин ч үүнийг дэлгүүрийн кредит олох үн цэнтэй боломж хэмээн харж түүнтэй тааралдуул гэж дотроо найдаж байв. Азлин руу эргэж хараад Декозан ямар нэгэн айдас байхгүй гэдгийг хижээд номын сан руу яарвчсан очиж тэнд хүзэхийг тушаажээ. Харанд ийм мэдээж ийм болом үүс цалаас ирв. Дараа нь гинэтэл тэрээр алнаас туслах профессор болохыг хүсэж байгаа эсхийг асуув. Гинтийн асуулт аллааныг цочиртууж орхижээ. Дэсэлэн түүний авьяасгүйг байнга шүмжилдэг байсан атлаа ийм албан тушаалт санал болгоно. Гэдэгт тэр итгэж чадсангүй. Аллан түүнээс асуулт асуун шааж байхад Декозийн зүгээр дуугүй байхыг сануулад Указины сүлд сийсэн бөгөөч гартуулан өгчээ. Баяртай санд руу гайхсан аллан түүнд талархал илэрхийлв. Баримт бичгийг эмхлэх жижиг сажиг ажил амжуулах аллааны чадвар ирээдүйд хүчнээ хэрэгтэй болохыг Декозайн дотроо тунгааж байв. Ялангуяа Декозны хүйтэн занг үзэн яддаг хүмүүс аль хэдийн яваад өгсөн тул түүнийг явуулахыг хүссэнгүй. Гэтэл аллан үнэн ч хിവэр үйдэж гомдолгүйгээр бүхнийг зохицуулдаг байлаа. Түүнийг илүү дэмжих зорилгоор Дэслэн алланд хангалттай хэмжээний мөнгө өгөөд сайхан хоол идэхийг зөвлөжээ. Ингээд Дэслэн аллааныг цочролд оруулсан чигээрээ зөвхөн ажилтнуудад зориулсан номын сан руу хөдөлтөө. Түүний ирсэн зорилго бол цэвэр элемент бүтээх тухай Лунагийн судалгааны ажлыг судлах явдал юм. Гэсэн хэдий ч тэрээр судалгааг эргэн харах явцдаа олон алдаа олж хараад тэдгээрийг засахаар шийдэв. Мөн тэрээр удирдлагын шийдтэй холбоотой үн цэнтэй гриморуудыг хайж байлаа. Номын сангийн игнээ дундуур алхаж байхдаа түүний харц ном эргүүлж суух Сильвиа дээр туслаа. Энэ бол зөвхөн ажилтнуудын номын сан тус тэр энд байх ёсгүй байв. 10 минутын өмнө Сильвиа ихэвчлэн багш нарт зориулсан уншлагын өрөөнөөс хичээлийн материал хайж байжээ. Номын сан ч ихэндээ дургуутсаж байсан ч Сильвияг Иладын залхамжлагч мөн энэ жилийн шинэхэн шийдтэн болохыг дурдсан профессор түүнд нэвтрэх их олгожээ. Өөр аргагүй болсон номын санч түүнийг чөлөөтэй үзэж сонирхохыг зөвшөөрөв. Уран зохиол хэл шинжлэл сонирхдог Сильвия эртний устсан дагинсын хэл болох италиар бичигдсэн зохиол олохоор ирсэн нь эпигер номыг туйлын ховор болгож байв. Ийм ховор олдуур олох гэсний улмаас тэрээр өөрт нь хориотой газарт зориглон орж иржээ. Декайн төхөж эхлээд Сильвия түүнийг өөртөө нүүр тулан уулзаж гүйцэтгэх захирлын уншлагын өрөөнд яагаад явааг нь асуух хүртэл түүнийг анзаараагүй байв. Тэрээр сахилгын хороог дахин хуралдуулж магадгүй гэдгийг түүнд анхааруулжээ. Гинтийн зүйлд авсан тэрээр Дулуужаныг номын сан үзэн яддаг тухай яриаг санаж сахилгын хороог дуудах гэж байна уу хэмээн гайхав. Тэрээр тодорхой баримт бичиг хайж байх үедээ Резан профессороос энд байх зөвшөөрөл авснаа тайлбарлажээ. Профессор болон номын санч хоёулаа сургуулийн дүрмийг зөрчсөнийг дусан хурдан ойлгосон бөгөөд түүний бодлоор холбогдох бүх хүмүүсийг зэмлэх хэрэгтэй аж. Тэрэд өөрийгөө имбиня өөрийд энэ нүд Сильвия түүний үгийг ойлгох гэж хичээж байхад тэрээр барьж байсан номыг нь аваад Итанес Роман мөн болохыг шууд танив. Гол асуудал нь энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч тэрээр уг номыг уншиж чадах хэсгэд нь эргэлзэж байлаа. Сильвия уран зохиол хэл шинжлэхийг сонирхдог болохоо хамгаалсан боловч Декозайн зөвшөөрөлгүйгээр дүрм зөрчвөл сахилгын арга хэмжээ
авахаа сануулад энэ удаад өнгөрөв. Тэрээр гэр бүлийнхээ нөлөөг ашиглахын оронд хин нэгнэр ном зээлүүлж хаяг зөвлөжээ. Дэслэн яван удсны дараа Сильвия түүний үгэнд гомдож дотроо бухимдан хорсож байв. Сильвия зөвхөн дагнасны талаар ойлгохыг хүссэн билээ. Гэтэл Декозан Итанел хийзний зөвчлийг дуртаад романыг уншиж чадах хэсгийг нь сорсон юм. Гэсэн хэдий ч тэрээр зөвшөөрөлгүйгээр байлцсанд нь төдийлөн их анхаарал хандуулсангүй. Энэ хооронд ширэнгэн ойд нэг хэсэг адаас явдартчид шидэд араатан агнаж явахдаа өтгөн шигүү ойгоор замыг туулж байв. Декаин тэдний тогтун амгалан байдлыг ажиглан тэдэнд дүн шинжилгээ хийжээ. Энэ бол тэдний анхны дадлаг сургуулиуд боловч масан цамхын хувьд чухал ач холбогдолтой хатуу хамгаалалттай харанхуй ууланд явж байсан. Эдгээр ой мод нь их сургуулийн ойролцоох сургалтын талбарын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд масан нөөцөөр баялахаараа алдартай юм. Гэсэн хэдий ч хортой амьтад оршин байдаг тус бүс нутаг маш аюултай бөгөөд масан цамхаг хамгаалалтын саад татхаар тогтоож байнгын эргүүл хийдэг байна. Тэр Бенси эрүүдэхийн эрүүрийг нэгж тэг профессор Ран энэ бүс нутгийг хариуцсан тэргүүлэх профессорын албан тушаал сул байгаа болохоор санаа зовниж байв. Бүгдийн гайхшралыг төрүүлэн Деказан дэвшиж гарч ирээд энэ үүргийг гүйцэтгэхээр сайн дураараа зөвшөөрч хамт олноосоо дэмжлэг авчээ. Түүнийг удирдлагыг гартаа авахд өөр нэг профессор энэ бол яг л удирдагчийн хийх ёстой зүйл хэмээн дотроо хүлээн зөвшөөрөв. Дотооддоо Декозан масан цамхагийн харанхуй хэмээн хажуугийн даалгаврын мэдээлэлээр удирдууч байгаа бөгөөд энэ нь дэлгүүрийн бажет болон нэмэлт амжилтын шагнаас санал болгодог байна. Нууцлаг хүч түүнийг уул руу татаж байгаа нь энэхүү даалгаврын цаад жинхэнэ шалтгаан байх магадлалтай. Энэхүү даалгавар нь тогсомд томоохон өөрчлөлт гарч аимшигын хэлбэрт шилжиж байгааг итгэнэ. Тэргүүлэх профессорыг тодруулсны дараа бүгд юмаа бэлтгэж аялалдаа гарахад бэлэн болжээ. 9 цагийн дараа масан цамхагийн ойролцоох кафед Эферен болон түүний найзууд зоош эдэн баяр хөөртэй байх ба 100 тэг над хүрсэн амжилтаа тэмдэглэн найзуудтай дайлахаар амзав. Тэдний яриа клубын зөвшөөрөл болон анхны цогцролтын төлөвлөгөөрөө шийджив. Хамтрагч нь харанхуй ууланд болсон саяхны дадлагын үеэр зарим нэг саад бэрхшээл тулгарсан ч 50 оролцогч сайн дураараа оролцсныг дурсав. Гинэ дагаарыг цолон хашгирах дуу гарч араас нь газар хөдлөв. Гадагшаа гүйж гараад тэд зугтаж явснаа тусламж эрен мууж буй хүнийг олж харжээ. Ямар нэгэн зүйл буруу болсныг мэдэрсэн Жулиа эргэлзэж Эфренийг зогсохыг хашгиран анхааруулсан ч тэр гүйсээрж байлаа. Хэсэг газар гүйсний дараа Эфийн зогсоод эргэн харвал найз нь алга болсонд шоконд орчээ. Чиг баримжаагаа алдсан тэрээр найзуудаасаа бүрмгсэн саж өөрийгөө танихгүй газар зогсож байгааг анзаарав. Тусламж хүсэн хашгирч байсан хүнийг санаад нэгэн дүрс орж хараад тийшээ дуудав. Гэсэн хэдий ч тэдний дөхөж очиход тэрээр аюул ойртож байгааг маш хурдан мэдэрчээ. Тэр хүн аимшигтайгаар хашгирч мангсын дүр төрхөө ил болгов. Өөрийг нь довтож байгааг сайн ойлгосон Эферийн тулалдахад бэлтлв. Яг энэ үед Дэйлэн санаанд оромгүй байдлаар гарч ирэн түүнийг цавч авчээ. Тэрээр түүнийг эмгтэй гимтээсэн хэмээн буруутгаж энгийн иргэн рүү довтлох их мэдээс хинт байгааг асуув. Үл тоомсорсон Декален түүнд сайтар ажиглахыг хичээ. Хуурмаг дүр зураг арилгахын хэрээр уг дүр нь хүн биш харин демон болох нь тодорхой болов. Сильвия демончуудын түгээмэл ашигладаг арга болох хуурамч шившлэгт автсныг Декозан тайлбарлав. Эфери хүндлэнгөөс оролцохыг оролцсон боловч Декозан түүнд үүнд хутгалдалгүй хос байхыг хүлнээр сануулав. Демон гинэт Декозан руу дайрч түүнийг тулаанд ороход хүргэв. Зүгтхийг оролцсонд нь уурсан тэрээр тулаанд орж асар их хүч чадлаа гайхуулав. Уг амьтанд дүн шинжилгээ хийсэн Декозан түүний гол чадвар нь хуурмаг шид болохыг тогтоож духан дэв гэрэлтэх цөмийг анзаарчээ. Түүний ачаар оюун санааны дайралтад өөрийгөө хамгаалах чадвартай тул демоны төсөөлөл түүнд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Демон агнах чадвараараа алдартай Околины удам дамжсан цусны хүчний ачаар Деколины өөр хорсож буцаж байлаа. Энэхүү удам нь эргэн тойрны манаг цэвэршүүлээд зогсохгүй чанарыг нь сайжруулж хэрэглэгчийн төрөнгийн занг нэмэгдүүлдэг. Демонуудыг цоцолтгүй мөрддгөөрөө алдартай Околин удам угсааны эртний өв түүний дотор сэргижээ. Дүжэн өөрийн зүн совингоо бүрэн дагаж тэр амьтныг устгахаар тангарагсав. Мангас демон бүх хүчээрээ дайрч ороход түүний өөр хисэн оргисав. Энэ хооронд Деклайн хажуугийн даалгаврыг дөнгөж дуусгаж дэлгүүрийн бажет олж аваад анхны демонгоо албан ёсоор ялав. Околин шинж чанар нэгдсэний дараа тэрээр уг амьтныг дуусгахаас өмнө заваан амьтан гэж дууджээ. Гэсэн хэдий ч тэрээр сайтар ажиглаад гадаад төрхөнд нь цочирчжээ. Түүний толгойд нэгэн бодол гэсхийв. Энэ демоны гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш байлаа. Энэ бол тоглогчгүйгээр ч гэсэн тоглоом урагшиж байгаагийн шинж юм. Маргааш нь их
сургуулийн байранд Эфирийн өвчтний орон дээр сэрээд сандарч мэгдэн орсов. Түүний хажуугийн сувилагч сэрсэн эсхийг нь асуув. Эфирийн ойролцоогоор ойд байснаа санаж байгаач тодорхой зүйлсийг санах гэж хичээв. Сувилагч түүнд харанхуй уусанд дэмэн гарч ирсэн бөгөөд тэрээр түүний төсөөлөл давтаж ухаан алдснаа дуусгажээ. Түүнийг олж аюулгүй газар авч ирсэн байв. Түүнийг аварсан хүн нь профессор Декален байсныг мэдээд тэрээр маш их бухимджээ. Цаг хараад өнөөдөр хэд дэх өдөр болохыг асуудал сувилагч түүнийг 36 цагийн турш ухаангүй байсныг хийж цачав. Одоо лохгүй гараг болсон тул тэр аж хэдийн хоцорчээ. Эфиний хоёр найзаа олж хараад хичээлдээ яаран очиж арай ядан амжив. Найз нь түүнийг хараад санаа намарч Эфирийн ухаангүй байхад эмзэгээс очилсноо тайлбарлан санаа зовж буйгаа илэрхийлв. Тэд суугтаа тухлан сууцгаахад өнөөдрийн хичээж тусгай анги байхыг олж мэдэв. Хэсэг хугацааны дараа хайрцаг барьсан аллантай хамт Дикийн орж ирэв. Эфирэний гайхаж хоцроод түүнийг хэн болохыг гайхав. Дэсэжийн эргэлзэлгүйгээр энэ бол түүнд багшлах туслахаар туслах аллан гэдгээ заалав. Оюутнууд ганцаараа хичээл заадгаараа алдартай Дикуланы энэ шийдвэрт гайхжээ. Олон хүмүүс түүний багшийн туслах болох нь анкет бүрдүүлэх арга байж магадгүй гэж таамаглаж байсан ч Дикулинтэй бол энэ нь юу ч бол Эфирийн ур чадвартай боловч 30 наснда багшийн туслахын байр суурь олж чадаагүй аавыгаа сананд дурсав. Тэрээр Дикулиныг магшийг туслахаар авах гинтийн шийдвэрийг гайхаж байлаа. Дэсэжийн өнөөдрийн лекц туршлага дээр суйрлана гэж зарлав. Сэхвэг оролцуулаад оюутнуудад цаг хэмжигчтэй 3 цагийн даалгавар өгөв. Эфирийн даалгавраа эхлэхдээ аавынхаа өв залхамжлалын тухай бодлоо салгаж чадахгүй байлаа. Тэрээр бугуйч болон Дикулины бугуйч хоёрын хооронд төстэй зүйл байгааг анзаарч аавынх нь Дикулинтай өнгөрсөн харилцаа болон түүний саяхны өгөөмөр занг гайхав. Тэрээр даалгавраа дуусгахаар шийдэв. Энэ хооронд Сильвэ ердөө 25 минут 15 секундэд дуусгажээ. Үе тэнгийнхэн нь түүнийг хагас цаг аваагүйг анзаараад гайхширв. Аллан хоёр Деклин хоёр чимээгүй ажиглаж байгаад хэсэг хугацааны дараа Деклин Сильвэг явахыг зөвшөөрөв. Сильвэ санаа намарсан ч түүнийг үзэн ядах сэтлэлээр дүүрэн байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Эфириний даалгавраа хийх гэж тэмцжээ. 3 цаг нь дуусахад Декален оюутнуудыг нэг нэгээр нь явуулав. Эцэст нь зөвхөн Эфирийн үлджээ. Тэрээр дууссан гэдгээ мэдэж ширээн дээр толгоогоо цохин ямар нэгэн зүйл бодохыг хичээв. Сильвэг санаад тэрээр түүнээс давж гарч чадаагүй зогсохгүй, хичээлийн төгсгөлд юу ч хийгээгүй, цорын ганц хүн байснаа ойлгов. Ийм энгийн даалгавраа биелүүлж чадаагүй дээ. Тэрээр өөрийгөө тэнэг гэж дуудав. Өөрийгөө зөвхөн байж тэрээр чадваргүй бас бүтэлгүйтэвч гэж шивнэлээ. Тэрээр цөхрөлд гүн автаж байтал гинэт Дикулины дууг сонсож 5 цаг 40 минут өнгөрснийг мэдэв. Тэрээр түүнийг хэр удаан хүлээлгэх санаатай вэ гэж асуув. Цочирсан Эфирийн дэш харж түүнийг хараахан яваагүйг анзаарав. Энэ хооронд Дикулин ийм энгийн даалгавраа цагт нь дуусгах чадаагүй, бүр үүнээс болж сэтгэл санаагаар унсанд нь түүнийг шүүмжлэв. Хинч түүнийг шоолсон, давж гарсан, эсвэл дургүй хүн нь өмнө нь зогссон ч үргэж хүйдэн логиктой байх ёстой гэж тэр хийжээ. Ийм сул сэтгхүйтэйгээр тэр хизээж өөрийнх нь төвшөнд хүрч чадахгүй гэж тэрээр мэдэгдэв. Түүнийг эргээд явхад урам нь хугарсан нь ихт байлаа. Эфирэнэ тэнд цочирдсан бас цөхөрсөн байдалтай суув. Өрөө хоосон бөгөөд цаг үргэлжлүүлэн цохисоор байв. Тэрээр Дикулины түүнд итгэх тухай хатгсан үгсийг санаж бухимдалдаа ширээг цохив. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс тагхацаж тэрээр түүний хэлсэн үгийг дотроо дагтав. Бухимдал нь нэмэгдэхийн хэрээр түүний бугуйчнаас нохон хүч бадарч аврын түүнийг хүрээлэн авлаа. Шийдэмгий байдал болон уур хилэндээ автсан тэрээр ямар ч үнээр хамаагүй үүнийг хийх болно гэж мэдэгдэв. Энэ хооронд Дикулин Эфирийн сургууль дээр болсон саяхны үе явдлуудыг эргцүүлэн бодов. Тэрээр Эфирэнд багагүй хүчин чармайлт зарцуулсан ч энэ нь зайлшгүй шаардлагатай байсан гэж үзжээ. Ирээдүйн сорилтуудын төлөө тэр илүү хүчтэй болох ёстой. Харанхуй ууланд дэмэн гарч ирсэн нь үндсэн даалгавар эхлэх гэж буйн дохио юм. Дийлдэшгүй муухай ирэх эрийн үед илүү хүчтэй Эфирэнийг оролцуулаад ёс суртахууны хувьд хатуу байр суурьтай дөрүүд гарч ирэх болно. Нэг осооны дараа ачхай хүчий тэднийг яг одоо түүнд оюун санааны төсвөр хатуужир магшийн үүрэг хариуцлагын жинхэнэ мэдрэмж дутагдж байна. Гэвч Дикулин түүнийг эдгээр сул талуудыг даван тууч өөрт нь аюул учруулж болцошгүй хүчрхэг хүч бож өсхийг өөрчлөсөн таамаглаж байна. Тиймээ дээр ноон тэр болом ай гэсэн
хэдий ч хувь тавилангаас илүү өөртөө итгэх ихийг тууштай баримталдаг. Диккузийн үүнээс өөрчлөн сэргийлж чадна гэдэгтээ итгэвтэй байна. Шинэ хүн өөрийг нь даван гарахаас тэр татгалзаж байна. Эфирийн ангиас гарч ирээд түр зуур зогсноо Диккузагийн өрөө рүү яаран осов. Тэр тэнд шидэт даасгуурынхаа үр дүнг танилцуулав. Үүний дуусгахад 6 цаг 25 минут зарцуулсныг Диккузийн тэмдэглэжээ. Академийн бус төгсөгчийн хувьд дутагдaltaй талуудыг нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэрээр ажлынхын чанарыг үгүйсгэж чадахгүй байв. Энэ бол нэгдүгээр байр эзэдхүүц бүтээл байлаа. Үүгээр хажуугийн даалгавар дуусч дэжгүүрийн валет олгогдов. Эфирийн буцаж ирсэн тул Диккузийн гэртээ харих цаг болсныг шийдэв. Гэсэн хэдий ч түүнийг алхаж байтал цагаан мөстэй залуу замд нь тааралдав. Түүнийг Зэд гэдгийг Диккийн танив. Зэд Верон буган бол Жужагийн ах бөгөөд Жужагийн харьяасагддаг Фрайтын гэр бүлийн тэргүүн юм. Тэрээр мөн Диккузийн Жужа нарын сүй тавихыг хүчтэй шаардсан хүн юм. Зэд бол байлдааны хүч чадвараараа ганшаагаас дээгүүрт ордог, чадвараараа алдартай нэр хүндтэй дүр юм. Гэсэн хэдий ч Зэд шиг хүн яагаад өөрийг нь хайж одох басанд Диккузийн гайхжээ. Тэрээр энэ уулзалт нь Жужагийн цасан галт уулын чулуутай ямар нэгэн холбоотой байж магадгүй гэж сэжиглэн Зэдийн санааг шууд таамаглаж эхлэв. Дикан Зэдийн эсрэг ямар нэгэн дайсагнасан зүйлгүйч энэ уулзалт ноцтой аюул учруулах эсрэг тодорхойгүй байхад тул сонор сэрэмжтэй хിവэр үлдэв. Гэвч Зэд Диккузийн болон Жужа нарын саяхны харилцааны тасаарх санаа зовёсоо илэрхийлв. Тэрээр тэднийг найз нөхдийн цогцлолт болгон хамт оройн хоол идэхийг энгийнээр санаж болгов. Өөр сонголт бараг байхгүйг олж харсан Диккуза эргэлзэлгүйгээр зөвшөөрөв. Шуурхай хариултад сэтгэл хангалуун байсан Зэд бүх зүйлийг зохион байгуулж цэцгийг хүртэж Диккузины хүсэл сонирхолд нийцүүлнэ гэдгээ амлав. Зэд энэ уулзалтыг сайтар төлөвлөсөн тул өөрт нь татгалзах цай үлдээгүйг Диккалайн хурдан ойлгов. Зэд гэр бүлийнхээ нэр хүндийг ямар их үнэрдэг болохыг ойлгосон. Диккузийн түүний төлөвлөгөөг эсэргүүцэх нь эрсдэлтэй гэдгийг мэдэж байлаа. Маргааш нь Фрайтингийн гэрт оройн хоолны тухай сонссон Жужа шууд л бухимлаа илэрхийлв. Тэрээр хатуу чанд бэлтгэлийн хуваар нь ийм арга хэмжээнд цаг гаргах боломж олгохгүй гэж майваж Диккузинийг үл тоомсорлож байгаагаа илэрхийлв. Гэвч Зэд цасан галт уулын чулуу шиг жижиг зүйлээс болж хүүхэд шиг аашиж байна гэд түүний гомдлыг хэрэгсэхгүй орхив. Өөр нь хурц ихэлсэн Жужа Диккан зэвсэг хуурамчаар үлдэхэд ашигладаг ховор металлыг түүнд өгөх зорилгоор худалдаж авсан байх ёстой гэж Зэд таамаглахыг сонсжээ. Хэрв Диккузийн үүнийг бэлэг болгон өгвөл тэрээр сүүгээрээ өөрөө цоцолж магадгүй гэж тэр цааш нь хэлв. Жужагийн бухимдал улам нэмэгдсэн ч Зэд хатуу зогссоор байв. Өөр нь буцаж буй тэрээр улс төрийн асуудалд сэтгэл хөдлөлд автах хорон зай байхгүй гэдгийг сануулж сайтар бодохыг зөвлөв. Тэрээр ямар нэгэн романтик мэдрэмж тээдэг эсхийг нь онцлон асуугаад өөрийнх нь мэдгээр түүнийг хайрдаг эр хүн байхгүй гэдгийг тэмдэглэжээ. Тэрээр шууд үгүйсгэж тийм зүйл огт байхгүй гэж зөвтгөв. Дараа нь Зэд түүний санаа зовж буй зүйл нь дөлний муу түүхтэй холбоотой эсхийг асуухад тэрээр үүнийг муу үгүйсгэж үүнд түүнтэй ямар ч хамаагүй гэж мэдэгдэв. Түүний хариулт Зэдийн үрийг усам хүргэв. Гэсэн хэдий ч бухимдсан ч тэрээр түүний хариултыг хүлээн зөвшөөрөв. Явхад бэлтгэж байхдаа тэрээр цагтаа идэхийг мөн уулзалтын өмнө үлдсэн асуудлаа шийдэхийг тушаажээ. Зэдийг ямар ч үгүй явангууд Жужа сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй өө хилэндээ автан илдээ асах хүчтэй савв. Түүний игний далайт хүчтэй тесрэгт үсгэж эргэн тойрныг чичиргэв. Энэ хооронд түүний харьяат нар артан зогсоод чимээгүй ажиглаж байлаа. Түүний өө хилэнг харсан харьяат нь игдэн шуургатай байна гэж тайлбарлав. Түүнийг Хаканегийн ордны гишүүн Жужагийн харьяат Верон гэдэг. Жужа түүнд ийм гутамшигтай зүйл үзүүлсэндээ түргэн уучлалтгүй. Өөрийнхөө нэг талыг харуулсан ч Верон үнийг ойлгож байна. Мөн тэрээр одоогийн гэр бүлийн тэргүүн түүнийг Диккузын шиг хүнтэй гэвлэхэд шахалт үзүүлж байгаа нь шудраг бос гэж үзэж байна. Жужид Диккузинийг мууж ярихгүй байхыг сануулсан ч тэр үүгээр санаа зовхгүй гэдгээ хатуу хэлв. Верон дуугүй болохыг хараад тэр цааш харж явхад бэлтгээд бэлэн байхыг тушаав. Верон үнэнч байха батлахаар сонгосон замаа бодон гүн бодод давтжээ. Энэ бол зөвхөн түүний хийж чадах ажил бөгөөд тэр үүнийг эцэст нь хүргэхээр шийджээ. Энэ нь Жужид аз жаргал авчирна гэж тэр итгэж байна. Брукийн ахмадуудын зөвлөлд харанхуй ууланд Димон гарч ирсэн тухай хурж болж ахмадууд Димон биетүүдтэй тэмцэхэд зориулж нууцлаг урлаг ашиглан бүтээсэн мажикийн талаар ярилцав. Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд арга хэмжээ авах цаг болсныг ухаарсан хурлын тэргүүн хүмүүстэй захидал илгээж 12 сар ширийг бэр рүү дуудахыг тушаав. Ингээд захидлуудыг илгээжээ. Энэ зуур Диккан дуудлах худалдаагаар олж авсан зүйлсээ цэгцэлж дуусав. Тэрээр манай сэргээлтийг сайжруулдаг Руферины бүгж болон манай хадгалахад зориулагдсан эртний рүүний зүйлт зүгхээр бэлдэв. Хулгай гарахаас сэргийлэх Ганшагийн зөвлөгөөг дагаж үлдсэн зүйлсээ Сефинд хийхээр төлөв.
үзэжээ. Гэтэл нэг асуудал гарч ирэв. Хүйтэн гарт чулуу санснаар хариу өгөхгүй байна. Үүнийг шууд ашиглахад амар биш гэдгээ мэдэж байсан ч Тэзекинээс нь ямар ч нөлөө үзүүлээгүйд тэр гайхав. Чулууны мана түүнээс идэвхтэй хамгаалж байна гэж сэжиглэн тэр үүнд нилээд их мөнгө зарцуулснаас харвав. Номын санд байхтай холбоо тогтох замаар домогт ихтийг номхруулахад ашигладаг арга болох харилцааны санааны тухай уншснаа тэр санав. Энэ процесс нь эрд өөрийг нь ойлгоход хүргэдэг болов уу гэж тэр гайхав. Үүнийг өөрөө оролдохоо шийдэж Дикозен чулуу руу гараа сунгав. Тэрбээр хүрэх агшинд гинтийн энергийн хүч түүгээр дамжин зогшив. Түүний гайхшралыг төрүүлж тэр үүнийг нухацтай ойлгож чадсанаар ман нь 300-аар нэмэгдэв. Гэсэн хэдий ч энэ хурдаараа үүнийг бүрэн эзэмшихэд маш их ман шаардлагадах тул дор хаяж нэг жил шаардлагадна гэж тэр тооцоолов. Энэ удаашралтай явц нь түүний цорын ганц сонголт мөн эсгэд эргэлзэж тэр энэ бодлоо түр хойш 50 ирээдүйн төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулав. Хуваарья шалгаад цайтын зохион байгуулсан оройн хоолыг тэр тэмдэглэв. Гэвч огноог хараад тэр биеэ барив. Энэ арга хэмжээг түүнийг энэ биеийг эзэмшихээс өмнө товлсон бөгөөд ердөө 3 хоногийн дараа өгшийн чиж болох гэж байна. 2 үйл явдал хоёулаа түүний сэтгэлд хүн дээр тусч байна. Дикозен фон Мичл ресторан руу ирэхэд Вэрон аль хэдийн тэнд байсан байв. Эрт гарсан Жужи аль хэдийн дотор орчихсон байх ёстой. Цайд түүний гадаад үзэмжийг Маккан халуун дотноор өгдөв. Дикозен түүнийг хараад хэсэг зуур сандарч гайхав. Тэрээр энгийн тулааны хувцаснасаа тис өөрөөр маш үзэсгэлэнгүй харагдаж байсан бөгөөд тэр гадаад төрхөндөө зориулсан хичээл зүгтийг нь хүлээн зөвшөөрч биширсэн сэтгэгдэл төрөв. Жужигийн хажууд даашин зийг нь сонгоход тусалсан өөр нэг хүн зогсож байв. Зөвхөн Жужид анхаарлаа хандуулсан дулан ихэндээ түүнийг анзаараагүй байжээ. Тэгээд гинтийн танилцуулга болов. Тэрээр Жужигийн эгч Жозефинтэй уулзав. Тэр бол зүгээр нэг хамаатан биш юм. Тэр маш болгоомжтой хандах ёстой чухал дүр юм. Тэр бол хүссэн зүйлээ авахын тулд ямар ч арга хэрэглэхээс буцахгүй нэг юм. Өөрөөр хэлбэл тэр бол нийгмийн нэмжигтэй нэг юм. Тэр бол даалд ажилдаг, цайттай дүүцхүүц хүч чадалтай, шадуу талнуудын нууц сүлжээний тавих юм. Туйлын Жужиг саатуулж байснаа хүлээн зөвшөөрч, өөрийнх нь үйтэл буруу байсныг хүлээв. Жозефин яагаад одоо болтол түүний эсрэг ямар нэгэн зүйл хийгээгүй байгааг Дикозен ойлгож байна. Гэвч түүнийг харах харцнаас нь бүх зүйл тодорхой байна. Түүний дайсагнасан байдал ил харагдахгүй ч хэрэв тэр Жужигтэй холбоотой шугамыг давбал тэр эргэлзэхгүй. Өрөөнд орохдоо Дикозен энэ нөхцөл байдлыг маш аюултай, үхлийн аюултай саад бэрхшээл гэж шууд ойлгов. Үүнийг аюулгүй даван туулахын тулд тэрээр Жужиг гэсэн чин сэтгэлээ батлах ёстой. Цайд цаг алдалгүй Дикозен руу хандан сүд бүсгүй яслалоо хизээ хийхээр төлөвлөж байгааг шууд асууж 3 жил өнгөрснийг сануулав. Дикозен хариу өгөхөөс өмнө Жужи ярианд оролцсон боловч цайд томчууд ярьж байна гэд түүнийг зогсов. Дикозен хариулах гэж байгаад Жужигийн эгчээс ялгарч буй асар том аураг мэдрэн эргэлзэв. Түүн рүү хараад тэрбээр энэ харилцааг бүхэлд нь Жужигийн гарт үедээ ханхаа мэдэгдэж хэрв тэр хүсэхгүй бол шийдвэрийг нь дуртаяа хүлээн зөвшөөрнө гэв. Жужи энэ үгэнд илт сандрав. Сүйт тавилт ийм амархан цуцлагдаж магадгүй гэж санаа зовсон цайд гэр бүлийн тэргүүнүүд ийм шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж хэлэн эргэлзэж буйгаа илэрхийлв. Бага зэрэг чичирсэн хിവэр Жужи гэр бүлийн тэргүүн рүү хандан анцаарч ярилцахыг хүсв. Цайд хэсэг боцны эцэст зөвшөөрч тэр болон Жужигийн эгч хамтдаа яв. Дөрвөн цайтын жинхэнэ санааг мэдхийг хичээгээд тэднийг явахыг харж үздэв. Энэ зөөр хундаг дарс барьсан Жозефин мөн тэдний юу төлөвлөж байгааг мэдхийг хүсжээ. Дикозен Жозефины тухай бодож байгаад тэр хаалганы цаана яригдажгүй яриаг сонсохын тулд ямар нэгэн чадвар ашиглаж байгааг ойлгов. Үйл явдал улам эрчимжиж экзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж өгье. Таалагдсан бол зайг дарж сууг 100 маань заавал бүртгүүлээрэй.